Амрын гэрээ үзэгчдээ ярилцах цаг болон эхэлж байна. Энэ удаагийн дугаард гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга саранхүү хүүхдийн аюулгүй байдал осол гэмтлийн талаар ярилцахаар ирсэн байна. Үзэгчдээ өнөөдрийн мэнд хүргэе. Хүүхдийн аюулгүй байдал осол гэмтлийн талаар хүүхдийн эрхийг хангах талаар ер нь гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас ер нь ямар ажил зохион байгуулж байна вэ? За гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас хүүхд эрхийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл нөхцөл байгаа хүүхдэд хүүхд хамгааллын үйлчлэгээ үзүүлэх, үйлчлэгийг хэрэгжүүлэх агентлагийн хүрээнд чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлээд явдаг. За энэ хүрээндээ нэгдүгээр хамгийн чухал ажил бол бидний хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэхд төлөвлөгөө анхаарч иж хамгаалах шаардлагатай хүүхд маань зөөрнө гэсэн тийм бодлогоор ажиллаж байна. За гэвч эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг бид нар хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны 01-р тогтоолоор өгсөн чиг үүргийн дагуу хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд хамтраад хамтарсан тушаалыг батлаад 22 оныг дуустал хугацаанд 14 томоохон ажлыг хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөөд хэрэглэлийг хангаж ажиллаж байна. Тухайлбал бид нар 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлээд 204 хорон чиглэсэн хамтарсан баг тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн хүүхд хамгааллын баг өрхийн эмнэлэгт зөвлөн туслах ажлыг хийж мөн эрсдэл нөхцөл байгаа хүүхдийг илрүүлэх хүрээнд зорилттой 5 үргэлжийг сонгож хороо олгон дээр ажиллаад явж байна. За энэ хүрээнд яг эрсдэл нөхцөлд ороод байгаа үндсэн шалтгаан бол 224 хороонд ажилласан 18 багийн дүгнэлтээс харахад ерөөсөө ахуйн осол гэмтэл их байна. Ахуйн архитекттай холбоотой эцэгхийн харын хяналт сулаас болж хүүхд эрсдэл нөхцөлд орж байгаа тохиолдол бол дийлэх тохиолдол байна. Уран талааны цагт ер нь хүүхдүүд ер нь ямар төрлийн осол гэмтэл түлхүү өртөөд байна вэ? Сая ярьсан нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд бид нар цаг үе улиралтай холбогдуулаад үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа. За зуны хичээл сургалтын амралт эхэлж зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор дээр нь уран талааны цаг эхэлсэнтэй холбоотойгоор нийт хүмүүсийн амралт аяллаа цаг эхэлтэгтэй холбоотойгоор бид нар өрсөн сэргийлэх ажлыг мөн онцгой байдлын ерхий газар цагтаа ерхий газартай хамтран төлөвлөлөө хэрэгжүүлж байна. За ер нь одоогийн нөхцөл байдал гэвэл амралт эхэлснээс хойш хүүхдийн осол гэмтэл нэмэгдэж байна. Тухайлбал ахуйн хүрээний осол гэмтлээс гадна аял зугаалгын явцад эцэг эхчүүд томчууд маань хүүхдээ үл хайхраад архитан цогтуурч байгаа хоогоор нь хүүхэд нь осол гэмтэлд өртөх, зам тээврийн осолд өртөх, усанд живэх зэрэг сургаггүй төөрөх, алга болох тийм ээ. Тийм ажлууд асуудлууд нэмэгдэж байна. За гэмтэл цогц судлалын үндэсний төв дээр бол 2022 он гарсаар үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчийн 36.5% нь хүүхдүүд байна. Тэгэхээр эндээс харахад энэ бол үнэхээр өндөр тоо. За эндээс харахад ахуйн хүрээний төлөгдсөн, өндрөөс унсан, юмд хавчуулагдсан, дарагдсан тийм ээ. Жижиг зүйл, батарей залгсан зэрэг ийм ахуйн хүрээний осол гэмтэл түүнээс үүдэлтэй өвчлөлийн тоо ингэж 36.5% хүрээд байгаа. Тэгээ эндээс харахад ерөөсөө эцэгхийн хаахрамжгүй байдал, харын хяналтгүй байдал, эцэг байх үүргээ биелүүлээгүй хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахгүй байна гэдэг дээр үнэхээр ноцтой, харамсалтай харагдаж байна. За хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар байгууллагын хүүхд хамгааллын бодлоготой байх, байгууллагын ажилтны хүүхд хамгааллын бодлоготой байхыг аж ахуйн нэгж байгууллага, бүх байгууллагад үүрэг болгосон. За энэ хүрээндээ мөн аж ахуйн нэгжүүд ч гэсэн албан хаагчдынхаа хүүхдийн нөхцөл байдал ар гэрийн нөхцөл байдал ямар байгаад анхаарал хандуулж тэдгээр чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж авах чиг үүрэгтэй. Тэгэхээр танаа нэвтрүүлгээр дамжуулаад хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын 43-ийн хэрэгжилтийн хүрээнд хэрвээ та байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага бол албан хаагчдынхаа ар гэрийн судалгааг хийж аюулгүй хүүхдийнхаа эрхийг хамгаалахад аюулгүй байдлыг хангаж ажиллахад мөн анхаарч ажиллах ёстой гэдгийг уламжламаар байна. Улсын баяр наад тэмдэгч байна. Бас унаач хүүхдүүдийг бас энд дурдахгүй бас болохгүй байх. Ер нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ер нь хүүхэд залуучууд хөгжлийн газраас ер нь ямар ажил хэрэгжүүлж байна. Тэдний эрх бас ер нь хангагдаж чадж байна уу? 2019-20 21 онуудаас цардахлын нөхцөл байдалтай холбоотой ер нь уралдаанууд хөнөгдөж тийм ээ зохион байгуулагдахгүй байлаа.
За 22 онд цардахтын нөхцөл байдал одоо энгийн түвшин шилжсэнтэй холбоотойгоор ер нь уралдаан, баяр наадмад өргөн дэлгэр болох төлөвтэй одоо товууд гарсан байна. За гэр бүл хөгжил залуучдын хөгжлийн газраас бол хурдмаар уралдаан хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд одоо хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд хэрэгжүүлээд явж байна. За нэгдүгээрт бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдмаар уралдаанч хүүхдүүд болоод эцэг одоо уяачтай чиглэсэн зөвлөмжийг бол хөргүүлж байна. Хоёрдугаарт одоо хурдмаарны уралдаан болох одоо холбоотойгоор одоо урьдчилан бүртгэлүүдийг одоо хийж байгаа. Бүртгэлүүдийг хийх хүүхдийн бүртгэлийг хийхдээ бол одоо гэмтийн ослын даатгуулсан байдал тийм ээ. Яг хүүхд хуулийн шаардлага хангасан насандаа хүрсэн байдал, за эцэг эхээс нь зөвшөөрөл авсан байдал. Одоо өмнө нь одоо хурдмаар уралдаанд одоо морь унж бэлтгэгдсэн хурдмаарны уралдаанд орж исэн байдал гээд энэ бүхнийг бүртгэж авч одоо гарааны зохиогоос гарахт нь яг тухайн хүүхдээ бол картаар нь одоо өмнөх мэдээллүүдийг таньж, за дээр нь одоо стандартын хувцас хэрэглийг одоо бүрэн бүтэн зүүн үсэн багт нь хяналт тавиад уралдаанд гаргаж байна. За 2022 онд одоо зөвшөөрөгдсөн хугацаанд бол 82 уралдаан одоо өнөөдрийн байдлаар зохион байгуулагдсан одоо програмд мэдээлэл бүртгэгдсэн байна. 3184 хүүхэд энэ уралдаануудад оролцсон байна. За уралдааны явцад бол 9 хүүхэд гэмтэж барьсан, үүний одоо 1 нас орсон байна. За эндээс харахад бол сүүлийн жилүүдэд одоо уралдаан зохион байгуулагдаагүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо уралдааныг одоо шинээр хурдмаарны уралдаанд оролцож байгаа хүүхэд бүртгэлнүүдэд орж ирж байна. Тэгэхээр энэ дээр юг анхааруулах гээд байна вэ гэхээр хүүхдийг одоо монголчууд маань эртнээсээ ихтэй хурдмаар уралдаанд оролцох одоо хүүхдээ эртнээс одоо бэлтгэдэг байсан. Бүр бага наснаас нь тий 3-5 наснаас нь ингээд мориндоор байлгаж одоо номхон морио унуулж одоо ингэж хүүхдүүдийг бэлтгэж одоо ойрын зайд одоо уралдуулж одоогийнхаар бол бэлтгэл хийлгдэг байсан бол одоо өнөөдөр хурдмаарны уралдааны нас нь хүрсэн байна гэж одоо хэний ч хүүхдийг хамаагүй одоо шүүрч аваад морин дээр тавихад бэлэн байгаа. Тэгэхээр одоо эцэгчүүдэд болон уяачдад хандаж хэлэхэд бол хурдмаар унах гэж байгаа хүүхдээ урьдчилж бэлтгээд аюулгүй байдлын сайн хангаад хамгаалалтын хувцас хэрэглийн бүрэн зөв өмсүүлээд аюул ослоос эрсдлээс урьдчилан сэргийлэх ажилд одоо илүү их анхаараач гэж хүсмээр байна. Ер нь унаач хүүхдүүдийн насны доод ангиллалыг 7 наснаас дээш байна гэж заасан гэдэг. Энэ яг Монгол улсад ер нь хэрэгжиж байна уу? 5-тай 6-тай хүүхдүүд ер нь морь унахын ер нь хэрэг гэдгийг. За мөн хурдан морь унахтан тэр хамгаалтын хэрэгслийг нь ер нь бүрэн өмсүүлж уралдуулж байна уу? Үндэсний баяр наадмын тухай өмнөх бол 7 нас байсан. Одоо сая өнгөрсөн одоо 2-3 дахь өдөр баяр наадмын тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдаж хурдмаарны уралдаанд одоо морь унах хүүхдийн насыг бол 8 болгож өгдүүлсэн байгаа. За 2013 оноос хойш хүүхдийг яг ингэж бүртгэдэг болсон цагаас бол ерөөсөд яг хуульд заасан наснаас доош насны хүүхэд бол нэг ч уралдаанд оролцоогүй. Тэгэхээр одоо 7 буюу түүнээс дээш насны хүүхэд оролцож исэн. За энэ жил одоо хуулийн шинжилэлтэй батлагдсантай холбоотойгоор 8 настай хүүхэд бол энэ жилийн одоо уралдаан тэмцээнүүдэд оролцоод явах. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ер нь хурдан морь унахыг хүүхдэд аюултай хөдөлмөр эрхлэлт гэж үздэг. Монголд энэ одоо хүүхдэд хэр ингэж аюултай гэж үздэг юм бол энэ хөдөлмөр эрхлэлтийн ер нь Монгол улс ер нь хэрхэн үнэлт юм бол? За олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжөөс гадна нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн сүүлийн 3 зөвлөмжөд бол Монгол улс ингээ бага насны хүүхдэд ингээд өвлж ялгаагүй хавар одоо цагт ялгаагүй одоо ингээд бага насны хүүхдийг хурдны морь унуулж уралдуулж ингээ эрсдэл нөхцөлд учруулж байгаа нь бол ерөөсөй байж болохгүй зүйлээ гэдгийг зөвлөсөн. За гэвч одоо Монгол наадам ЮНЕСКОд бүртгэгдсэн. Тэгэхээр одоо Монгол наадам, Монгол уламжлалыг одоо хадгалж хамгаалахын зэрэгцээ яг энэ хурдмаар уралдаанч хүүхдийнхээ эрхийг хамгаалах зайлшгүй одоо шаардлага үүссэн. За үүнийг үндэслээд бол бид нар 2019 оны засгийн газрын одоо 57 дугаар тогтоолоор өвөл хаврын хурдан морины уралдааныг бүрэн хоригдсан. Тэгэхээр одоо өмнө нь одоо цасан дундуур хүүхд морь уралдаад унаад цэцтэйгээ халтраад унаад энэ эрсдэл учирчсан болоод одоо энэ 57 дугаар тогтоол гарснаар одоо энэ өвөл хаврын хурдан морины уралдааныг бүрэн хоригдсан. За энэ бол маш том төвшил болсон. Хүүхдийг одоо
хүнд одоо хурдан морины уралдаанд хүүхдийг ингэж уралдуулж байна гэдэг нь бол олон улсын байгууллагын зөвлөж байгаа бол үнэхээр хүнд хөдөлмөр. За мөн хүүхд одоо хөдөлмөрлөгийг хориглосон ажлын байрны жагсаалтад бол өвөл хаврын хурдан морины уралдаанд хүүхдийг хурдан морь унуулахыг хориглоно гэдэг бол давхар оруулаад өгсөн байна. За яг зөвшөөрөгдсөн хугацаанд бол хүүхдийг хурдан морины уралдаанд оруулахад холбогдох одоо стандарт хуулийн насыг харгалзаад одоо уралдаанд зохион байгуулахыг бол хөдөлмөр хүүхдийн хөдөлмөрөө гэж үзэхгүй байна. Ярилцсан баярлалаа. За баярлалаа.